Урагчдын насныхаа дурсамжаар ховлон баяр хоног хүсэл мөрөөдлөөр жигүүрлсэн төгсөлтийн баярын үйл ажиллагаа Эрдмийн баяр танд өдөрлөг энэ цэгмжүүдийг хэлгээд бэлэн болсныг ойлгоход таатай байна. Хүрэлцэн ирсэн гартаа баглаа цэцгийг атган байгаа хүндэт эцэг эхчүүд бүгнийг өмнө төгсөгчдөө ангийн хамт олонных нь хамтд нь өгтөн авч байгаа баяртай байна. Халан болгодчдаар өгтөн авна уу? 12-ын А ангийг хүрч байна. Боловсролын байгууллагад 18 жилдээ ажиллаж байгаа. Энэ хугацаанд 4 удаа 9 дугаар ангид төгсгсөн. 2025-аас 2026 оны хичээлийн жилд анхны 12 дугаар ангид төгсгөж буй боловсролын тэргүүний ажилтны заа гаргач зэрэгтэй отхон баяр өгчтэй 12-ын А ангийн эрхэм шавнар маань ийгөө гарч ирж байна. 12-ын А ангид 41 сурагчтай 21 охин 20 хүүхэдтэйгээр төгсөж байна. Урагчдын бүгний өмнө 12-ын Б ангийнхны хүрч байна. Боловсролын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж буй боловсролын тэргүүний ажилтан тэргүүлэх зэрэгтэй 3 дахь 12 дугаар ангид төгсгөж буй Цэрэн Балтан өгтэй Нарман дахь багштай 12-ын Б ангийн эрхэм шавнараа өнөختөн хүрч байна. Дэвшин сурагчтай бүгд өөрөөр 25 дахин 15 хүүхэн гэжээ. Өөрөөр жилийн 12-ын В ангийг орж байна. Боловсролын байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ хугацаанд 2 удаа 12 дугаар ангид төгссөн боловсролын тэргүүний ажилтны тэргүүлэх зэрэгтэй Хүрүсрэн багштай 12-ын В ангийг маань гарч ирж байна. 12-ын В ангид нийт 41 сурагчтай бөгөөд 21 охин 20 хүүхэдтэйгээр төгсөж байна. За сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид эцэг эхчүүд, эрдэмтэн мэргэн багш нар за энэ жил 9-12 дугаар ангид төгсөж буй хайртай шавнартаа энэ гэгэн сайхан өглөөний галтай согтой адуу мэндийг өргөн дэвшүүлье.
баяр танаа. Авал дүүргийн хүчил төвшөлд өнтэй хүн нэмэр оруулснагтай нүнэлж хөндөг тэмдгээр шагнаж үнэмлэг олгов. Авал дүүргийн иргэдийн төлөвлөгчдийн хурлын дарга Батүргэл авал дүүргийн засаг дарга Цэрэн гэсэн байна. Халуун баяр хүргэе. Эрхэм хүндүүлэгчээ нар мандахай. Эрхэм сайхан багш нартай ажил хөтөлбөрийн сургуулийн өндөр их амжилтыг хүсэн гэрээ. Ийсээ гартаа житгэл хариуцаж авсан эрхэм сайхан шавнар нь модхон талчигурын дэлгэн амьдралын зүг нисэгдэж байна. Үргэлжлэх гэгэн шавдрынхаа төлөө өргөс сэтгэлээр зүтгэж сэтгэл, итгэл, зүтгэл, итгэл, найсвар бүгдийг нь шавнартай зориулдаг. Хийсэн бүтээснээрээ бахархан зогсож буй багш нар үр хүүхдүүдэд дэмжихээр ирсэн гэр бүлийнхэн дээд ангийн ах нарыг хүндлэн зогсож буй доод үеийн дүү нартаа бүгдэнд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ сургуульд өнгөрүүлсэн он жилүүдэд бид хүн эрдэм номоос гадна амьдралын хамгийн чухал зүйлсийг сурч хүн болж төлөвшсөн. Эрдэм мэдлэгээ харамгүй хайрласан эрхэм мөндөд багш нараа нийт сурагчдын өмнөөс хамгийн түрүүнд талархлаа илэрхийлмээр байна. Та бүхний минь хичээл зүтгэл биднийгээ гэсэн сэтгэл байгаагүй бол бид одоо энд ингэж зогсож байхгүй байсан. Алдаа гаргахад минь зэмлээгүүд баярлаа. Амжилт гаргахад минь алга тайсанд баярлаа. Эцэст нь алга үрсээ өөрийн мэт үзэж хайрлан ихрэсэнд баярлаа. Мөн хойгоор зогсож байгаа даад үеийн дүү нартаа энэ сургуульд өнгөрүүлж буй хорон мөч бүрийг нандинаж алдаа эндэгдэл гарахаас бүү байгаарай. Учир нь чи эндээс л өөрийгөө олж өсөж хөгжих болно. Мөн эцэг эхчүүдэд дурдахгүй байж яах болох вэ? Эрдэнэт би инээсээ ам ургуулж эрхэмлэн өсгсөн хүүхдүүд тань одоо ийм том боллоо. Анхт 1-р ангидаа хөтлж оруулсан охин тань, хүү тань одоо ингээд ийм том мундаг хүн болоод 12-р ангиа 9-р ангиад өсөж байна. Энэ сууж байгаа бүх эцэг эхчүүдтэй халуун алга дэвшүүлье гэж хүсье. Жаргал зовлонгоо хамтаа хуваалцсан нэг ангийнхан цаг хугацааг хамтдаа туулсан ангийн охтууд зам мөрийг хамтдаа өнгөрөөсөн ангийн хүүгүүд өглөөний нарыг цуг өгсөн үе тэнгийнхэн минь хүүхэд насны минь хамгийн сайхан дурсамж үнэт зүйл минь та нар минь юм шүү. Өмнөх оройнд хувцаа бэлтээд унтдаг байсан өдрүүд ихний хавтаа уралдаад анги руугаа гүйдэг байсан өдрүүд ангиараа бэлдсэн тэмцээн уралдаан багш нарын зааж өгсөн сургаал аяа хүүхэд нас минь арай л хурдан өнгөрчлөө дөө. Энэ бас өнөөдөр бол 12 дугаар ангийн төгсөл биш. Өнөөдөр бол бидний хүүхэд нас инээд хөр мөн дурсамжаа үдэж байгаа өдөр. Өнөөдөр бидний хамгийн том сайн уу мөн баяртай гэж хэлэх мөч. Энэ бол төгсөл биш. Энэ бол шинэ эхлэл. Өнөөдөр энэ төгсөж байгаа бүх төгсөгчдөө мөрөөдөлтэй хүрэх зориг итгэлээр дүүрэн байхыг өрөөе. Бид чадсан! За хулдаа маш их баярлалаа. Торгон сайхан мөчүүд арараасаа төхөөж байна. Энэ цаг мөчөнд үргэлжлүүлэн сурлаг, урлаг, спортоор үеийн найзуудаа манлайлсан үлгэр жишээ сурагчтай алдаршуулах гэж байгаадаа баяртай байна.
Дурсамж хичээлдээ орно хэмээн урьж байна. Боловсролын байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байгаа. Боловсролын тэргүүний ажилтан тэргүүлэх зэрэгтэй профессорын багштай 12-ын бангийг дурсамж хичээлдээ орно хэмээн урьж байна. Боловсролын байгууллагад 14 дахь жилдээ ажиллаж байгаа. 2025-аас 2026 оны хичээлийн жилд 9 дугаар ангийн төгсөж буй заа гарагч зэрэгтэй Хонгор зүлэгчтэй 9 ангийн эрхэм шавнараа дурсамж хичээлдээ орно хэмээн урьж байна. Боловсролын байгууллагад 6 дахь жилдээ ажиллаж байгаа. 2025-аас 2026 оны хичээлийн жилд анхны 9 дугаар анги төгсгөж буй заа гарагч зэрэгтэй уянга багштай 9 Б ангийнхны эрхэм шавнараа дурсамж хичээлдээ орно хэмээн урьж байна. Боловсролын байгууллагад 26 дахь жилдээ ажиллаж байгаа. 2025-аас 26 оны хичээлийн жилд 4 дахь анги төгсгөж буй боловсролын тэргүүний ажилтан тэргүүлэх зэрэгтэй боловсролын удирдлагын магистр Чүгдэр Давжаагчтай 9 банкийн эрхэм шавнараа дурсамж хичээлдээ орохыг урьж байна. Эрхэм хүндэт багш сургууль хүмүүжүүлэгчтэй, эрхэм хүндэт эцэг эх асран хамгаалагчтай, эрдмийн оргилууд тэмүүлэн би сурагчтай энэ хүү гайхалтай өдрийн мэндийг дахин хүргэе. Эрхэм шавнараа эрдмийн ширээнд нь хүндэтгэн өрхөд бэлэн боллоо. Боловсролын тэргүүний ажилтан Отхон Баяр багштай 12-ын А ангийн эрхэм шавнараа эрдмийн ширээнд нь хүндэтгэн урьж байна. Отхон Баяр багштай 12-ын А ангийн хамт олон. Боловсролын тэргүүний ажилтан нар мандах багштай 12-ын Б ангийн эрхэм шавнараа эрдмийн ширээнд нь хүндэтгэн урьж байна. Боловсролын тэргүүний ажилтан профессорын багштай 12-ын В ангийн эрхэм шавнараа эрдмийн ширээнд нь хүндэтгэн урьж байна. Профессорын багштай 12-ын В ангийн хамт олон. Эрдэнэ хүмүүний би төрүүлсэн ээж аваа хүндэтгэн явсан. Эрдмийн бүхэлсэн эрхэм багш нартай мэхин явсан. Эрдмийн жигүүр ургуулсан эрдмийн их ургуул сургуулийн эрхэм бүтээнтэй хүндэтгэн явсан.
Дурсамж гэдэг ганцхан үгэнд хамтдаа байсан хорон мөч бүрээ гонигтай, жаргалтай амьдралын нандин уяагийн мөчүүд өөр өөрийн замаар ирээдүй рүү алхах гэж байна. Ширээний найзын чинь инээсэгдэл ширний яриа хөгжөөс тоглоом шалгалтын өмнөх тэрэл дуртад шантал биш жаргал байсныг ухаарах гэжээ. Дүүн хуудас чинь өвөр дээр үлдэж бутаж ирэхгүй өврүүдийг сануулсан хонхны доор чихэнд зураатаж хорон мөч бүрийг дахин богдуулна. Энэ өдрүүдийг хизээж ирэхгүй энд мөнхөлсөн дурсамжид үлднэ. Тиймээс цаг мөч бүрийг дурсамж дуртахтай өнгөрүүлээрэй гэж хүсэж байна. Ингээд багийн багш боловсролын тэргүүний ажилтнаа цэцэг таныг төгсөх шийдвэр зориулж дурсамж хичээл олох хэмээн хүндэтгэлтэйгээр урьж байна. Боловсролын салбарт 41 жил ажиллахдаа 120 сурагчаа суулгаад дурсамж хичээл зааж ирсэн тэр дурсамж надад байхгүй. Надтай хамт дурсамж бүтээж байгаа та бүхэнд баярлалаа. Юуны зургийн хөвгүүдээ. Оо ямар мундаг юм бэ. Айлан байна, зараа байна тий. За энэний тухай ойлгох мэдгүй намтны тухай ойлгох гэж хөвгтэй нэ. Хэлээрээ хэлгүй хэлээрээ. Түнтгэр өвгөн түмэн жавтаа гинэ. Энд өвгөн байгаа мó? Тэгээ юу хэлээд байгаа юм бэ? Жаатаас байхгүй. Юу нэ? Өрөвсөн байж штэ. За энэ зараа энэ нүдийг танаа хардаа. Та нарт нэг юм хэлээд байна штэ. Та нар шиг ажиллана баярлсан тийм үд байна уу? За тэр хүүхдүүд рүү харагдахгүй нурч яах юм шиг. За энэ зараа танаас нэг загтлаа чирчээ хүүхдүүдээ. Ай, зүрхийн хэлбэртэй захаа биш хүүхдүүдээ. За энэ захаа. Тэгтээ 2014 оны 9 сарын 1-нд аав ээжээрээ хөтлүүлээд Эрдмийн өргөөнд хөл тарьсан бол өнөөдөр та нар сургуулийнхаа босчийг төгсөгчийн хуваар алхаж байна. Сурагч насны найз нөхөр бол сургуулийн хамгийн өнөт дурсамж юм шүү. Энэ цаг үе нандинан хайрлаж өөрийгөө хөгжүүлж илүү их сурч мэдхийн төлөө хичээл суралцаараа хүүхдүүдээ та нарын ирээдүйн зам нь гардан байгээ гэсэн ийм зүрхтэй захиа явуулжээ. Зараа та нар юу барьж ирж вэ хүүхдүүдээ? Алим авчирсан байна шүү дээ. За бүгд алим гэдэг зэрэг хэлээд. Ахаад. Хамгийн ихэнд нь ямар авиа сонсогдож байна? Хөөх та нар чи яасан мундаг орж ирж байна сургуультай. Бүсгээ мэдцээ ороод ирж байгаа биш үү? За алим гэхэд гэхлээр сонсогдож байна. Бүгд ахаад хэлээ бидний чихэн сонсогдож байгаа энэ гэдэг бол авиа. Энэ авиаг тэмдэглэдэг зүйлийг юу гэдэг вэ? Үсэг. За үсгийг хэрхэн яаж бичих вэ гэдэг болно. Та эдтэй хэлж вэ? Та анхааралтай саар. Эхлээд бүгдээ агаарч үчи шүү. За бүгдээ гараад дэшиг өргөөд 2 орхон шугамын доод шугамаас дэшээ дэгээ эхлэлтэй урчлуун зурлага явлаа. Дээд сэгтүрээр доошоо урчлуун зурлага дэгээ төгсгөлөөр төгслөө. Дундуур нь зурлаа. Юутай адилхан зурч байна? Шонгийн бодтой адилхан ш. Тий өөр. Зарим нь галаа айж хэлдэг тийм үү? Үгүй юу? За багшийнхаа зурхыг харж байгаа юм уу? За дэгээ эхлэлтэй урчлуун зурлагаа доошоо шулуу дэгээ төгсгөлтэй. За дундуур нь зурчлаа. Том бичмэл Том бичмэл Бид нар бичгтээ энийг чинь. Энэ бичсийг юу гэсэн бэ? Үсэг. Гэд хэлж байгаа аваа. Гэд бичиж байгаа үсэг байх нэ.
том дарамлаа. Энийг бид нар номноосоо уншина. Номноосоо бид нар дарамт хэсгээр уншина шүү дээ. Дэвтэртээ бид нар бичмлээр бичгнэ. За жижиг агаар бичсэн бид нар. За та нарын чинь доороос хэлдэг болсон. Тийм ээ доод ч жижиг тойрог үсгэлээ хагас дугуй бүтэн дугуй боллоо. Тэгээд төсгөлтэй. За дэвтэртээ бичих юм өгдөг. За бүгдээ баярлалаа. Миний амьдралын багш болсны 41 жилийн энэ өдөр та нартай ийм том сайхан дурсамж бүтээсэнд хамтран бүтээсэнд баярлалаа. Амьдрал баяр хүүхдүүдээ багш нарын та нарт хичээл цагаас гадна хүн байх ухааныг задаг шүү. Тэрийг ойлгож өгнө хүүхдүүд амьдралын хугацаанд хатуу бэрх бүхэнд анд найз чинь сөхөрч сөгдөж, унаж бүдэрч явбал миний хүүхдүүд өргөд түшид тулж яваарай, бодож яваа нэгнийгээ дэмжиж яваарай, унтсныгаа сэрэж яваарай, унтсныгаа босгож яваарай, аз жаргал эрүүлэг хамгийн сайн сайхныг хүсье. Эрэлтийн эрхэл сургалтаа амжилттай өгөөрэй. Зарим нь хүссэн ажил мэргэжлээ эзэмшиж сайн ажиллаарай, сайн сураарай, хичээгээрэй хүүхдүүдээ. Баярлалаа танд. Боловсролын байгууллагад хүчин нэгтгэгчтэй ажиллаж буй боловсролын тэргүүний ажилтан цэцэглэр багштаа баярлалаа. 12 жилийн өмнө та нар минь ямар жаахан байснаа эргээд бодоорой. Анхны үгээ бичиж гэж хуруугаар чихтэл харандаага алгаж багшаа гэд гинэн тунхлаг инээдээр хардаг байсан тэр дүр төрхийг чинь багш нь төсөөлөн харж байна. Одоо харин та нар минь өөртөө итгэлтэй, үзэсгэлэнтэй, хүчирхэг залуус болоод миний дэрэгдээс нисэх гэж байна. Та нарыгаас эмнэлэгтэй багш нь дотроо өөрөө өрөвлөж, та нарыг амжилт гаргахад өөрөө төрүүлсэн мэт баярлаж ирсэн. Одоо тэр бүхэн маань зөвхөн дурсамж гэдэг нэртэй болон үлдэх нэ. Багш та нартаа 3 зүйлийг захив. Зөөлөн сэтгэлтэй хүн байгаарай. ертөнцийн дээр хичнээн ухаантай, хичнээн баян болсноос илүүтэй хүнлэг, зөөлөн сэтгэлтэй байх нь хамгийн том ялгалт юм шүү. Хүнийг хайрлаж, хүнийг зовлон ойлгодог тийм л дулаахан хүн болоорой. Бэрхшээлээс битгий аваарай. Амьдрал та нарт үргэлж бэлэг барихгүй. Заримдаа бүдрэн, заримдаа ганцаарна,
Тэр үед би чадна гэж өөртөө хэлээд босоорой. Та нар багшийнхаа төсөөлж байгаагаас ч илүү хүчтэй хүмүүс шүү. Нөхөрлөө битгий гээгээрээ энэ ангид тохиол залгаж суусан найз чинь амьдралын чинь хамгийн үнэнч түшиг байх болно. Насан туршдаа бие биенээ дэмжиж нэг нэгээ баяртай, гонигтай бүхий л үнд нь хамт байгаарай. Хайр чанар минь сүүлчийн хонхны доо та нарыг миний дэрэгдээс амьдралын их далай руу хөтлөн авч одлоо. Багшийн сэтгэл та нартай хамт үргэлж цуглана. Амжилт гаргах багш руугаа заавал яраарай. Багш нь хамгийн чанга баярлах болно. Хэрвээ амьдралд түүрдэж явах юм бол багш дээрээ хүрээд ирээрэй. Багш нь та нарыгаа яг л тийм хэрвээрээ тэрээр сахилах. Хасаа шавлын 12 жилийн өмнө жижигхэн гараа туулан орж ирсэн тэр жаахан охид хөвгөөс өнөөдөр ирээдүйн эзэд болон игний цогцгийг харах ямар сайхан юм бэ? Хамгийн гол хүн чанар сайхан сэтгэлээ хизээж битгий гээгээрэй. Зам чин цагаан, заяа чин тэгш үгээ. Та нартаа хязгааргүй их хайртай багш отгон баярласан. Жаргалтай, гонигтай бүхий цаг үед нэгнээ түшээрээ. Ингээд ширээний найзаа чангаар тэрцгээе. Загнахтаач загнаж, заахтаач зааж, хамтдаа хичээж, хамтдаа тэмүүлж явсан цаг мөч бүрмэн шав чиний төлөө гэсэн сэтгэлийн минь илэрхийлэл байсан юм шүү. Учир нь та нар миний мэргэжлийн утга учир баяр хөөр дэндүү их аз жаргал минь үлээ. Өгнөө тавьсан зорилго бүхнээ биелүүлж, хүсэл бүхний хүнзээ хөрөөл өргөн. Дараагийн ангийн уулзалт дээр энэ торон мөчүүдэд дурсан уулзахын мөчийг багш нь та бүхэндээ дэлгэн үлдээж байна. Бахархал баярын минь эзэд болсон шанартаа би дэндүү их хайртай. Багшийн ариун холбоо минь насан туршдаа бат оршиг. Та бүхнийг хүндэтгсэн ангийн багш, та нартаа хамгийн их хайртай багш нар мандахаас. Ангийн найз ариун жаргалаас нь та бүхэнд захидал илгээсэн байна. 11-р ангид хамтдаа өнгөрүүлсэн тэр нэг жил надад үнэхээр үгээр хишгүй сайхан дурсамж болж болчихжээ найзууд. Анх танил
харьцаж байсан үеэс эхлээд инээж, уурлаж, хамтдаа хичээж, заримдаа бүр ядарчлаа хөгжөлдөж байсан мөчгөр одоо бодоход хамгийн найзан зүйлс юм нэг болжээ. Та нарынхаа донд байхдаа би өөрийгөө яг л зөв газар байгаа юм шиг мэдэрдэг шүү. Мөн бидний чиглүүлж, зөвлөж, үргэлж дэмжиж байсан ангийн багш нар манх багштай чин сэтгэлийн талархал илэрхийлье. Таны хэлсэн үг, өгсөн зөвлөгөө, бидэнд гаргасан халамж, анхаарал бүхэн бидний ирээдүйд том нөлөө үзүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Таны шар байсан миний хувьд үнэхээр аз завшаан байсан юм шүү. Амьдралд хүн бүрийн зам өөр тийш иргэдэг юм байна. Үүнийг ойлгосон ч та нараасаа ингэж хурдан холно гэж бодоогүй юм аа. Гэхдээ хол байсан ч дурсамжууд маань хизээч холдохгүй, үргэлж зүрхэнд минь хамт байх болно. Та нарын инээг зэглэл, дуу хоолой, тэр дулаан уур амьсгал одоо ч надад мэдрэгдсэн юм. Мөн завсаргаан бүрээр гарч бүжиглээ, баанцыг тэршгийн идэвхтэй алга болдог байж гэлээ. Бас сургуулийн авах шалгаруулах тэмцээнээр хүүхдүүдтэйгээ хамт олноороо дэмжиж ямар мундаг юм бэ? Анх тавлаа гэж та нарыг маш их санаж байна шүү. Дэндүү их хайртай шүү. Маргаашийн хонгийн баяр дээр чинь хамт байж чадахгүй ч сэтгэлээрээ та нартайгаа хамт байгаа шүү. Та нартаа эсэлтийн ерөнхий шалгалтад нь чин сэтгэлээсээ амжилт хүсэж байна. Өөртөө итгээрэй. Та нар минь чадна. Бид хамтдаа хичээж байсан шигээ одоо ч гэсэн өөрсдийн мөрөөдлийн төлөө зоригтой уршаа алхам гэдэгт итгэж байна. Үнэхээр их санаж байна. Үгээлж байна. Та нар бол миний амьдралын хамгийн нандин дурсамж, хамгийн нандин найзууд минь юм шүү. Та нарыгаа хүндэтгсэн ангийн найз ариун жаргалаас. Эрдмийн аянд гарч байсан бол өнөөдөр төгсөлтийнхөө та бүхнийг би даасан амьдрал өрн дуудаж байна шүү. Та бүхэн зөвхөн математик, физик, хэл бичиг суралцаа зөвлөхгүй нөхөрлийн үнцэн, хамт олонны халуун дулаануур амьсгалыг эндээс мэдэрсэн гэдэгт итгэж байна. Миний шагнал цаг баримталж байгаарай. Өнгөрч буй цаг хугацаа үргэлж үн цэнтэй байдаг шүү. Зорилгодоо үнэж байгаарай. Сонгосон мэрэгжил, зорилго хэрэгтэй эзэн нь болж тууштай зүтгэрэй. Хүн чанараа ямар ч дээгүүр тавиарай. Дипломтоос хэтэн болохоос илүү хүнлэг зөөлөн сэтгэлтэй хүн байх нь хамгийн чухал шүү. Хүндэтгэлтэй, нинжин сэтгэлтэй хөдөлмөрч байхад та нар амжилтанд өөрөө хүрнэ. Их орноо битгий мартаарай. Дэлхийн хаач сурч ажилласан Монгол хүний ухаан, жудаг, их орноо гэх сэтгэлээ үргэлж сэтгэлдээ тээж аваарай. Сургуулийн танхимд хамтдаа өнгөрүүлсэн хичээл, инээс, заримдаа алдаа оноотой мөч бүхэн хизээж мартагдахгүй. Хайр чанар минь эсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай хүрэх, хүссэн мэргэжилтээрээ ажиллаад их орондоо ихийг хийж бүтээгээрэй. Та бүхний минь амьдралын зам үргэлж дагдан байх болтугай. Та нараа хүндэтгсэн хайр тугш түрв сүрэнгээс.
сургуулийн алтан босгыг авах орсон анхны өдрөөс хойш 12 жилийн турш тасралтгүй сурчээд үсгээ анхлан заасан ачаал багш нартаа баярлалаа. Ангийн намд найз нөхөдөө баярлалаа. Амьдралын аз жаргалын замаар хамтдаа дэвшин суралцаж сургуулийнхаа нэр хүндийг алдаршуулан дэлхийг нэрээр суурилсан амжилт олонц дүүрэн амьдралын их дахиад хөл тавьцаг нэгдээ болжээ. Та бүхэн хажуудаа сууж байгаа найзууд руугаа хараад үзээрэй. 12 жилийн турш өнөөдрийг хүртэл хэцүү бүхэлдийн хамт байж жаргал бүхнийг хуваалцсан хэцүү зүйл тохиолдох бүрччин мөрөн дээр чинь захиж өгч ардаж тайвшруулах балуураа шигэл бичээний хувааж үздэг эмээл найзан цаг хугацаа. Бидний зүүн талд хорон цугласан Эрдэнэ номын хөлбөө их дахиад залуур дайрч чиглүүл өгсөн юу ч мэдэхгүй хүүхдийн цаасрын ертөнцид гэрэлтэйгээ хүсэл мөрөөдөлөөрөө жигүүрсэн яг л одооны биднийг бүтээж өгсөн та бүхэндээ баярлалаа. Өөрт байгаа мэдлээс харамгүй их хайрлан үзэл барьсан амьд болсон та бүхэн чинь бидний бахархал юм шүү. Баруунаар хорон цугласан манай эцэгчдээ амжилт бүхний минь ард чимээгүйхэн сууж байдаг чимээгүйхэн баатар. Өнөөдрийнхөө найрыг хурцсан байж хичээлээ хийж ахад хажууд минь ирээд халуунцаа аяглаж өгөөд бухан дээр минь уусдаг тэрэл нэг хизээж дуусшгүй хай халамж тэр бүхний минь эзэн эцэгчдээ баярлалаа. Хамгийн нандин агшаа 12 жилийн турш юу сурсан мэдснээд үнэж цэгнэж ирээдүйн төлөө нэг алхам хийж байгаа энэ Эрдэнэ баярын өдрийн чинь үйл ажиллагаа нээж хүндэтгэлийн үйл ажиллагаа нэгснийг мэдэгдэе. За багш нартаа баярлалаа. Өнөөдөр та гурвын маань бас баяр агашаа сайхан баярлалаа. За манай хүүхдүүд бид бүхний мөнгө хоолны баяр албасаар нэгдсэн төгсөгчдийнхөө баярын дуу хоолойг сонсъё. Бүгдээ манай төгсөгчид ийм сул байдаг юм да. Дахиад нэг сонсъё. Яг одоо 163 дахь сургуулийн төгсөгчид яг мөн биш үү? Энэ өдөр та нарын маань хамгийн дурсамжтай амьдралын нэг тоод өнгийн үлдээх өдөр. Тийм учраас өнөөдрийг хамгийн бахархалтайгаар, хамгийн сайхан баяр жаргалтайгаар анх нөхдийнхөө үерхэл бүхнийг ярьсан, амжилт бүтээлээ ярьсан, хамтдаа гарсан сорилт бүхнээ ярьсан ийм сайхан дурсамжтай өргөн өдөж байгаасаа гэж хүсэж байна. Ингээд та бүхнийхээ өмнө өнөөдрийн баяр дээр минь баяр болж ирсэн хамгийн ихний артист болох Wolfie хайснаа өрж байна. Hey, засаг бацано. Забайли турги. Hey. I am single boy, what's your name, girl? It's the never all you can always see. You can just go with your knees, not the plastic on that. Do you feel me? See, have you been getting to boost it? You can't think of that, you just need to boost it. Tell us that you're not my daughter dead. I don't know who to be, don't lose a deal, stand. I'm the boy in my jeans, the boy in my jeans. Have to zoom to the result, tell me that. You're so lucky, you're so cheeky, you're so cheeky, I'm not bad, you're just a bad, yeah. Come on, baby. You're there, take me back, I'm a young music, you're my baby. I'm a young music, you're so bad, I'm a sweet. You're a cause, I'm a happy, you're a daughter. I'm a water, I'm a person, I'm a water. You're my baby, you're my baby. One of the big
shake. One more time, one time, touch the shake. Dancing, healing up the soda. In the barrel, it's the most right. That's why don't know you know that. One more dance, that I'm touching at the music. Cool, that one, I'm magic. Cool, you better suit your water. Cool, there's you, they're magic. You won't just want to back for it. On all in there, on the road, team is magic. How you going? One more tacos, modern glory. Yes, back out the state. Every more talking, give the skin. One more, hate another. One runs a song, back and bottom. Man, to get back at one dollar back. That come on, lost man, hitting that. High action, little bit kicks back. Bitch, get it out. Any more in getting to high, who need to cook. Has to go, tend that body. All the hoy that you could hook. One more, is taking the legend, Janda, take it home. No, you have to one more, what folks have to cook. Tell the biggest you need to break out for the city. It's not how you lose that. So what does the next year at your back go yet? What's up, did you get it a battle? За илүү анхаа ташаа хэдүүлээ. За нэг л цохол дээр штэ Батуу гэлтрөө итгэж байгаа шүү. За гэхдээ зүгээр. Инэрлээ. За биш нөө. 12. Эндхтэй зүгээр манайхан царайдаг хүмүүс жоохон сосгол муутай байдаг шүү дээ. Их ч нас ер нь жоохон дүүлээ. За яг бөмбөр цогтөг хэсэг дээр шүү. За жоохон хоцорчлаа тийм ээ. Гэтэ ангийнхнаас муухай шүү. Ерөөсөө шипи ихгүй шүү. За хоёлаа биш нөө. Ямар гоё ботхонууд дээр хөрөх юм бэ? За бид аяыг өгнө. Би хэлсэн шүү дээ царайдаг хүмүүс жоохон сонсгол муутай гэж. За хоёлаа биш нөө. За арай төрөгчээд яан байдаг лээ тийм ээ. За олимпийн найдвар шүү. Юус арга ташаа сутаад исэн биш үү? За тийм. Түрэгдээд байна манайхан тийм ээ. Аргагүй шүү дээ. Одоо ингээд 10 жилээ төгсөөд оюутан болох гээд ингээд бүр амьдрал руугаа алхаж байгаа хүмүүс түрэгдээд байна уу? За манай залуу өөрсөө би гарч ирэх яагаад чирсэн. Хоёлаа танилцъя. Яах юм бэ? Ой, нэрийг яах юм бэ гэдэг мөнгө үстэй. Нэрийг хэлчихлээ. Мөхрөөд. За мөхрөөд амжилт хүсье. Ажиж шүү. Ваа, таарсан уу? Хараагүй юу? Жаахан зүрцсэн үү? За. Манай хөгжим тоглодог уу? Үгүй юу. За, амжилт хүсье. Жаахан дүрцлээ тийм ээ. За, одоо хоёулаа зохихгүй бол ядарчихгүй болохгүй тийм шүү. За биш үү? За би
За одоо бүгдээ сургуулаараа нэг үзгүй яах вэ? Ядагч тодорхой дээ. За амжилт хүсье. За манай нөгөө царилгууд маань сууч тийм ээ сонсогч нь арай түрэгдсэн. За сүүлд гарч ирсэн залуучууд байж хэдүүлээ. Тийм гоё за би үнэлээд бас боломжийг олгох хэрэгтэй. За манай бууж байгаа маань царилгууд шүү заяа. За бэлгөө. Бид үеийг шаарч. За. Түрүүлээ. Вай. За амжилт хүсье. Чи ямар пүүл юм бэ? За би За жоохон дүрэгдсэн үү? Би буруу сонсч иж магадгүй шүү. Яасан бэ манайхаа? Жоохон дүрэгдсэн үү? За яг бэстүү дүрэгдсэн үү? За би Энд л одоо нэг ядарч болно. За дахиад нэг үцхэд нэг ядарч болно. Гараад ирнэ. Гүршдээ дахиад сонсолцоор үзэн тийм ээ. За бидний аяг өгнө. 이 나스도 우주를 분리를 진짜 자, 우리 나한테 одоо өнөөдрийн энэ сайн өдөр нөхөлсөн найзууд ангиуд толгойдоо болон сургаж хөгжиж байсан багш нартай баярлалаа гэж хэлье. За баярлалаа ихний ачаар тодорлоо. Тэгэхээр энэ үдэш шилхийн шилгүү тун удахгүй шалгах гэж байна. Та бүгдийг суултаа сухыг хүсье. Алтан медалийн эзний нэр байна. Та бүхэнд уушиж танилцуулъя. Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн цэг танаа анги хамт олон хошуучлан спортын төрөлд гаргасан амжилтыг тань өндрөөрүүлж Монголын ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нарын холбооны дээд шагнал спортлог сурагч алтан медалийг олгов. 12-ийн А ангийн сурагч Баасан очир таныг урьж байна. Баасан очир. Спортлог сурагчаар шалгарч байна. Мөн ялгаагүй дараагийн спортлог сурагч алтан медалийн эзнийг та бүхэндээ хүндэтгэлтэйгээр зарлая. 12
медалийн эзнийг та бүхний өмнө зарлая. Спортлог сурагчаар 12-ийн А-гийн сурагч Б хатан туулга тайснаа амж байна. Баяр хүргэе. За мөн ялгаагүй. Өөрийн спортын төрөлд гаргасан амжилтаа баттган алтан медалийн эзнээр шалгарч буй 12-ийн В-ийн сурагч энэ ах цэцэг таныг урьж байна. Ах цэцэг. За манай алтан медалийн эзэд багш нартайгаа дурсгалын зураг бас тайзнаа татуулаарай. За та бүхний өмнө дараагийн алтан медалийн эзэн спортлог сурагчийг зарлая. 12-ийн В-ийн сурагч Г Бямбирдэн. Бямбирдэнээ тайзнаа урьж байна. Спортлог сурагч алтан медалийн эзнээр шалгарсан байна. Исүгээ тайснаа урья. Спортлог сурагч алтан медалийн дараагийн эзэн бол 12-ийн В-ийн сурагч С Жахлан. За ингээд өөрсдийн спортын төрөлд гаргасан амжилтаараа үеийн нөхдөө мандалж спортлог сурагч алтан медалийн эзнээр шалгарсан нийт төгсөгчдөө спортын шилгүүдэд дахин баяр хүргэе. Та нарынхаа цаашдын сурлах хөтөлбөр ажил үс спортын өндөр их амжилтыг хүсье. За манайхан гоё алаа ташаал тасахгүй шүү. Вау, одоо гоё. За баярлалаа. Одоо харин та бүхний өмнө авьяаслаг сурагчийг шалгаруулах гэж байна. Аянхан толноо манлайч урлагийн салбарт гаргасан амжилтыг тань өндрөөр үнэлж Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны дээд шагнал авьяаслаг сурагч алтан медалийг олгов. Энэ сурагч бол 12-ийн В-ийн сурагч Г Тиможин авьяаслаг сурагчаар шалгарсан байна. Тиможингээ тайснаа урья. Манай дараагийн авьяаслаг сурагч алтан медалийн эзнээр 12-ийн В-ийн сурагч Б Эрхэм Эрдэнэ тодорсон байна. Эрхэм Эрдэнэ тайснаа урья. Авьяаслаг сурагч алтан медалийн эзнээр тодорсон хоёр төгсөгчдөө дахин баяр хүргэе. Цаашдынхаа сурлах хөтөлбөр их ус урлагийн салбарт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За та бүхнийг дурсгалын зургаар татуулахыг хүсье. Авьяаслаг сурагч алтан медалийн эзэнтэй дахин нэг халаалаа ташаал. Та хоёрдоо дахин баяр хүргэе. 10 жилээ алтан медальтай авьяаслаг дэлгээрээ шалгарлаа. За одоо харин миний гарт тэргүүний сурагчийн алтан медаль батламж байна. Та бүхэнд уншиж танилцуулъя. Аян хамт олноо хошуучлан манлайлж амжилтаараа тэргүүлсэн тул Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын дээд холбооны шагнал тэргүүний сурагч алтан медалийг олгов. 12-ийн А-гийн сурагч Золцая таныг тайснаа урьж байна. Золцая. Дараагийн тэргүүний сурагч алтан медаль
сурагч алтан медалийн эзлэр шалгарсан төгсөгчдөө дахин баяр хүргэе. Цаашдын амьдралын цаг хугацаа үе мөч бүхэнд яг өнөөдрийн шиг, яг өнөөдрийн 12 жилийг хичээж ирсэн шиг өргөж, мандалж, тэргүүлж явах болохоо гэж та нартай хүсье. Жилээ алтан медальтай төгсөөд аав ээж нь та нараар бахархаж байгаа. Хүндэт багш нар нь бахархаж байгаа. Ангийн найзууд нь бас бахархаж байгаа. Баяр хүргэе. За одоо та бүхэнд шилдэг төгсөгч алтан медалийн батламжийг уншиж танилцуулъя. Монгол улсын үнцэг болон бүрт сурч буй сурагчдын нэрийн өмнөөс анги хамт олноо сурлага хөтөлмөр авьяас чадвараараа мандалан суралцаж гаргасан амжилттай өндрөөр үнэж Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны дээд шагнал шилдэг төгсөгч алтан медалийг олгов. 163 дахь сургуулийн 12-ийн А-ийн сурагч Бэлгүү шилдэг төгсөгч алтан медалийг эзлэн шалгарсан байна. Баяр хүргэе. Багш нарын холбооны хамгийн дээд шагнал бол шилдэг төгсөгч алтан медаль байдаг байгаа. Дараагийн шилдэг төгсөгч алтан медалийн эзнийг та бүхний өмнө хүндэтгэлтэйгээр урьж гэж байна. Энэ сурагч бол 12-ийн А-ийн сурагч Амар Баясгалан. Дараагийн шилдэг төгсөгч алтан медалийн эзнэр шалгарсан сурагч бол 12-ийн А-ийн сурагч Мөнгөнтуул. Мөнгөнтуулыгаа байснаа урьж байна.
Stop the music,